Монгол улсын хэмжээнд бит болон бит бус өв баримтат өвийн үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан өвийг тээгч, өвлүүлэн үлдээх ажлын хүрээнд сумын соёлын төв, орон нутаг судлах танхим, сумын иргэдийн дунд байгаа өвлөн дээгчдийн судалгаанаас үндэслэн энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Энэ удаад Чухагийн иргэн Баян Долоогийн гэх нэр тодотголтой Ахмад Настан бит болон бит бус өвийг тээгч хавтраг ан гэрвэл түүний үр хүүхдүүд мал хөнгөлөх их ажил өрнөх энэ цагт тэдний өвлжөө бууц гархан эдээжлэх мал сургийн бэлчээрээс нэвтрүүлгийн хүргэж байгаа нь энэ. Гоёор үлөөдөг тэр заншлаа хаанаа гэж. тэрнийг бол би одоо энэ нүдэм сайн байх үед энэ отцосоо одоо энэ яруу найрагчдын одоо ийм өгүүлбэрийг хонцдог. Тэр соёлын хотоос одоо уламжлаад одоо энэ үед болоос тэгээд одоо хоёр хүний хэлсэн үгүй нэг болгож ингээд өгнүүл даваад тэгээд ерөөл магтаал дөрвөлтэй. Астай хамбалт юм бай. Боловсрол юм бай. Тэгээд дээр үеийн ерөөл одоо техникчлаараа нэмэлээрээ одоо гээд одоо сэн бол одоо солоотэ гэртгэрээр самтайгаад малаас гэж яваарэ гээд дээр үеийн сарвал юунууд ерөөлүүд байдаг. Тэр он отхоо арвалата тэр миний орсон үеийн тааруулж байгаа. Энэ ерөөл бий болгонаагээ. Ингэж хэлдэг юм болсонко. За. Нэг талдаа бол одоо тэр чинь грин суура одоо севэрлэ шолоогоо хоёр талд нь хийгээд гурван талд нь хаяа маягатай хамгаалалт болгоод тэгээд тэрэн ажилсаг байтай шээ. Нөгөө нэг севэр газар таваасад гэр барих. Чулуутай газар таваасад гэр барих. Чулуутай газар их хөдлөмөр хийж. Өөрөө одоо тэрнээ севэрлээд тэгээд дараагийн севэрлэс юм ашиглаж хаяа болгоод ингээд байхад бол одоо гэрэн одоо тийм утгатай. Шантай газар малаасга гэдэг шинэ малаа битээ зөнгөө явуул. Баянгийн харуул манаатай байлгаж хариулж одоо нутаг орныхоо сайхан байцээд онгон байдлаар одоо нөөц суугаад одоо ингээд малаа маллахад аваад малаа зөнгөө битээ явуулаа гэсэн юм сургамж юм үлдээд юм аа. Манай авч явал одоо нэг ялдаг одоо ингээд болохгүй тэгэж болохгүй одоо малаа тэгэж хариулан гэж хариул одоо ийм одоо аав ээжийн сургамж одоо байлгүй яах вэ? Шинэ хон хэн төлөж байгаа хоньл хурга холхны их байдаг. Тэгээд одоо энэ шинэ төлсөн хоньоо бол ганцаарчилсан хашаанд хийгээд одоо тэгээд тэр энэ дундуур нь өсөлж уйдаг. Тэгээд одоо хургийг хөхөөлөд одоо тэгэл одоо тэгэлэн да одоо тэр саяын хэлдэг одоо тэр манай ашигван одоо хан ариун бат одоо тэрнийг одоо онцож хэлнэ. Одоо энэ зураг 7-8 үед орж байгаа хүүд одоо би хөлөөлгөн өгш байгаа юм аа. Энэ мал авдаг, мал амалдаг арга сэллийг одоо ингэ зааж. Тэгээд энэ хонио фолно гэдэг шинэ их уян хатан хоолойтой одоо өгөшлөн хэлдэг. Тэгээд тэр малынхаа сэтгэл санааг уйруулж чаддаг. Ийм байж байгаа одоо тэр хоньны гололтыг одоо их малын гололтыг нийлүүлдэг, хөрийг нийлүүлдэг ийм занчил байдаг аа. Одоо тэр зурмчлаараа манай энэ одоо яд ороод тосоноор хон саваараа. Хон саваараа хониавараад хорийн төцөнд хийгээд. Тэгээд одоо тэглээрээ. За тэгээд тэгээд одоо уншаа одоо нэг хавраа хахироид халтан цагш хоньмня хон ганцхан хүрээ яагуу. Дон цаган шүттэй
дөнгөн майхан холотой сэвэр сагаан ихнэр авхуулах гэж дуулва тагэж гэлва холоо гэж сандрава ургийн ногоон ургалда өөшшөө жирхэлда өөргшний дэлгэрхэлда инээшний юушний хөхөх хөхн ногоон ургалда хөвшөө модон нахиалхалда хөхөө шүүн донготхолда хөхөншний дэлгэрхэлда Дэлвэсэсэг урхалда дэлхэн шимэг болхолда дөшшүүд ерхэлда дэлвэшний дэлвэрхэлда инээшний юушний хөхөх Таныг өв гэж яриад байгаа чинь энэ таны одоо л мэдж байгаа бүх зүйлийг чинь та өвлөж авсан. Ямар нэгэн байдлаар одоо буцаагаад энийг өвлүүлж байгаа байдал чинь ямар хэлбэртэй явж байна. Сая бид хэд харлаа шүү дээ энэ хонинд хураг авахуулахад тэгэлж байна. Ямааг арай хошин шог маягаар өгөөдөж энэ ишгийг авахуулж суу тий. За тий. Энийг та ер нь хон ямаа энэ эмнэх энэ хаврын дэлгэр цаг зунтаа золгох цаг дээр ер нь байнгын энийг авж гин үү? Аль эсвэл энэ хүүхэд залуучуудад эсвэл уламжлалт болгоход ямар нэгэн шийдвэр янз бүрийн байдлаар нэг өдөр гаргаж ирсээр энийг өвлөх гэж оролцохгүй. Ямааманя ийм удамтай огсолтой одоо янгэрийн удамтай ямаан сурга дөрсөгөө идэхэд яатуу гэж загнадаг би. Тэгээд ямаан сургын маань одоо энэ хоололтол одоо шоошоолж авахдаг. Ийм нь өгөтэй. 제가 사행 어떤 혼야 홀득 시게 어떤 테로스로 트인 хэлээд одоо 제가 제가 만에나 왔더니 이거 어떻고 одоо ямааг одоо хоолдог аргачлалыг гөгшин аваасаа одоо суурчаага хүн энэ хосын шүгээр хэлдэг тий хошиг ихтэй тий ямаан цараг бол одоо за тэгээд 제가 도해서 тэгээд хөхөнөгөн орхозо хөхөдөлн шиндэлвэр хэл хазаата сион байхюм Махозар мал. Ямаар болоо. Одоо энэ отгүй явж байгаа гэх. Бүгшин нэг.
Ийхүү өвлөн дээгч халдар Ваймаа одоогийн Чухлагийн нутаг Зээгийн баруун хажууд 1941 онд төрсөн могой жилтэй буур юм а. Өнөөдөр нутгалж байгаа газар нь бол Бурхан тулгаан ард талд Согийн цагаан нуурын баруун талд Элтрүүд уулын баруун урд нутаглаж байна. Энэхүү нутаг нь Сумын төвөөс 100 урагш 43 км. Харин энэ нутаг 1923 оноос өмнө Өвөр Монголын халахчуул нутгалж байсан одоогийн 3 загал сумын нутаг байна. За хусыг бол дээр үедээ манай бүрээдэн одоо яссан тулд яадаг ингэж байгаа шүү дээ. Одоо бурханы одоо зориулттай бурхан гарбал бурханд бол шар халзан хоны сэтэрлэдэг. Тэгээ тэрний дагуу шар халзан хургаар бол хусад тавьдаг. Энэ үлдээтэй бурханы ерөөлтэй хоны гэж одоо энэ ихэд дахин ширтэж мал чөрөгийн камагнаа болгож одоо ингэж тавьдаг юм занчилтай байсан. Тэр занчлалын дагуу би одоо 6 үед яваа. Манай ашиг хөвүүд гушнууд бол одоо 7-8 үед ингээд хөгшөөинга өвгөдөөцийнхээ уламжлалыг одоо би энэ 4 хүүхэд бийсэн зааж өгөхөд одоо энэ цуглуулад энэ байж байгаа. Одоо тэгээд энэ хоны Батал яагаад одоо хоны авахулдаг байсан юм гэхэд тэр жилийнхээ юу яана. Тарах хүчний байдлаасаа болоод хоны болоод хургай шиг голдог. Хүчин муутай жаахан сулвтар. Тэгээ тэрэн одоо яаж ганцаарчилсан одоо энэ жижиг хашаануудыг хийгээд тэгээ тэрэн дотор хаагаад хургатай. Тэгээ дотор нь ороод одоо ингэж хурайлж одоо тайгалдаг. Хоныг бол одоо ингэж тайгална. За эхлэе. Хосенгал танария. Хөхн орон ургаж хөхн дэлэн шиг дэлбэрхлээ. Орог шууга яа шухун комша. Одоо холдог хоныг ямааг бол мөн атлаг гэхдээ шуушуулна. Одоо шуушуулна гэдэг одоо ингээд бол тэр малын сэтгэл санаа одоо зөөлөж уярч одоо ингээд өр төлөө авч одоо ингээд дагуулж явдаг. Ийм хосман одоо би одоо орчин үетэй холбож байгаад ярьж байгаа. Аргалын удам тонын цэрэг нь аргалаас одоо ер нь үүсэл гаралтай. Ийм учраас одоо энэ хонын цэрэг бол одоо аргалын удамын ийм одоо ийм цэрэг гэж одоо нэрлэдэг. Тэгээд одоо энэ шар халзан хоны гэдэг маань тэр би сая ярьлаа шүү дээ. Бурхан гарбал бурханд бол одоо шар халзан хон сэтэрлэдэг. Бурятын яс журам байдаг. Тэгээд тэрэгээрээ бол одоо ингээд одоо тэр занчил бол явдаг. Тэгээд би энэ шар халзан хусаар хургаар хус тавина гэдэг энэ ашиг хөвгүүдтэй одоо өв уламжлалдөөж эд цаашдаа бол одоо энэ өр хөөхөд залгамжлуулаад одоо ингээд явах ийм үндэстэйгээр би хэлж байгаа. Одоо манай ашиг хөвгүүд зээх хөвгүүд одоо ингээд 8 төвөө залгамжилж цаадах 9 төн одоо ирээд байгаа. Санаа хөвгөө ирээгүй. Хаана энэ? За тэр гошиг хөвгөө одоо явсан ирсэн. Одоо ийм үстэй байна. За өрөөгөө та хоёр сүрэгт нь нийлүүлэх үү? За тэгвэл да. За та нар бараад дээ. Томто хонин цэргээс уусан гарсан шар халзан хос хоргомааны хонин цэргийн төмөний төрөө олон магнаж эсэг гэдэг нэрээ хадгалж өнөр олон болгож яваарэ. Өөрөөс нь дээш 6 үеэс уламжлагдж ирсэн орж зодов Номын хаан Жадамб гэсэн хоёр судрыг өвлөн авч хадгалж өвдүүлэн үлдээхээ ярьж суугаан бид бүхний баримтат үеийн жинхэнэ ховор материал болж нэвтрүүлэгт үлдэж байгаа нь энэ.
Аа за.